байнгын хяналтын пост буюу бүргэд 81 постн дээр 2 ээлжээр аль багчдыг 24 цагаар ажилуулж голомт салбарын олон нийтийн газар үйлдэгдэх булгайлах, зайлах, дээрэмжих гэмтэрэг болон бусдад бие өгнөлтийг иргэдийг хуулийн хариуцлага хүргээх чиглэлээр ажил арга хэмжээ зохион байгуулад 6 сарын хугацаа ингээд өгүүлж байна. За энэ хугацаанд голомт салбарт үйлдэгдэх гэмт хэрэг маань 71 буюу өмнө онтойгоо харьцуулбал 50%-аар буурсан эрэг үзүүлэлттэй. За дуудлага мэдээлэл өмнө онд 1100 бүртгэж байсан бол энэ онд 900 бүртгэж 200 дуудлага мэдээллээр буурсан юм эрэг үзүүлэлттэй байна. За өмнө болохоор аргашаад юм нэлээд агсан согтуу тавиад манай ажилттай ч гэсэн юм бусаар харьцдаг. Тэгээ одоо болохоор security маань цаг тухайдаа ирж асуудлыг илүү хөнгөн байдал дээр нь шийдээд гардаг болсон. Анх ингээд архичин хүмүүс ингээд үүдээр ч ингээд шаваалаа тий. Үнэр танараг тий. Орчим л үнэхээр хэцүүсэн мэл одоо шал өөр болчихжээ. Өмнөх байдлаа бодвол нөхцөл байдал нэлээд сайжраад одоо ингээд манай хүүхдийн тоглоомын талбай дээр ингээд архины хэрэглэдэг хүмүүс маш ихээр ирж ингээд одоо хүүхдүүдэд маань ингээд аюултай орчныг бий болгоод байдаг байсан. Тэгээ тэр нөхцөл байдал ерөөхдөө одоо сүүлийн 1 жилийн хугацаанд сайжраад гайгүй болоо явж байгаа.